Good morning, Your Holiness. Tashidalek. We are very Шингээгэнтэй honored ташидэлэг and өглөөний glad мэндийг to have a айлтгая. chance to make this webinar with you. Thank you. За There is auditorium өнөөдөр тантай энэ and вебинарыг бид speakers from the зохион Baltic байгуулж явуулж states байгаадаа их and one speaker баяртай from United бэлэгшээж States, байна. New York. За Балтийн тэгсийн In today's орнуудын capitalist-driven world, төлөөлөгчдөөс where өнөөдөр үг greed хэлэн мөн seems to одоо dominate Нью-Йоркоос our society, нүүбгийн and нэг especially төлөөлөгч politics, we үг seem хэлэх юм to байгаа. be За losing өнөөдрийн our ертөнцид principles нэг of ялангуяа манай morality нийгэм and ethics болоод that манай улс derive төрчдийн from дунд such бол ёс ancient суртахуун болоод teachings as Buddhism ёс and зүйн өөрсдийн Christianity. үлэмжийг халдаж Subject байгаа болов уу гэж for ингэж бид нар our харж байгаа. today webinar Тэгэхээр is энэхүү moral and сэдв бол ethics today and сэдв tomorrow. өнөөдрийн бидний Please welcome хилцүүлгийн Your гол Holiness. сэдв юм байгаа юм. Тиймээс бид нэр өнөөдөр болоод маргааш нийтээрээ мөрдөх ёс зүй болоод хувь хүний ёс суртахуун гэдэг сэдвээр хилцүүлгээ. Lithuania. Техникийн тэнд баярлалаа. Right. Latvia. Yes. Few occasion I have been Latvia. За Латвийн тухайд гэх юм бол The би reason I usually give Latvia. some teaching очиж байсан. За from тэгээд би Russian Buddhist mainly. өөрийн айлдвар сургаалаа голчлон Оросын буддистуудад Delhi. хөргүүлдэг. After I give some teaching, some Russian, then one Russian, Тэгээд Оросын Approach to me. сүсэгтнүүдтэй айлдвар айлцсны they are дараагаар Number Дели хотноо Russian нэг Оросын who want сүсэгтэн to маань надад хандаад нэг зүйл get хэлсэн some нь teaching from you. But usually, you see, come to манай India, Оросуудын зарим хүмүүс very танаас expensive. тусгайсан So number of poor ном Russians, сургаалыг they сонсох cannot come. хүсэлтэй байгаа. Гэтэл Делид хүрэлцэн ирэх бол You see, тэр болгон that one Russian sort of Орос хүн expression болгонд to бол me, боломжтой зүйл биш I very much гэж moved. хэлсэн. Тиймээс So then, I tried to visit тэр Оросын сүсэгтнүүдийн Kazakh. хөргөсөн хүсэлт бол та аль болохоор олон Оросын буддистуудыг хамарч өөрийн айлдвар сургаалаа бид нарт хөргүүлээч гэсэн хүсэлтийг болгооч Much Latvia. easier come to ном Latvia. тавьсан юм а. And then Ингэснээр Latvian people Оросын иргэд Оросын сүсэгтнүүдийн хувьд Латвид хүрэлцэн ирэх нь энэтхэгтэй харьцуулах юм бол арай дөхөм шүү дээ. and concerned sort of officials, За яг энэ айлдвар you see, take care. ном of me. сургаалын үеэр Very well. харахад бол So then, Оросын few сүсэгтнүүд бол I think чин at least сүжигтэй 2-3 хандсан years. мөн Оросын албатууд ч гэсэн надад I чин сэтгэлээсээ хандсан байгаа маа. annually visit За тэгээд the одоо Latvia 2-3 жилд нэг удаа and give some teaching би Латвид очиж and the facilities ном сургаалаа also, айлддаг you see, боломжтой боллоо. provided by local authority. Very good. Large number of Russians. За тэр ном сургаалаа айлдвараа хийхэд бол одоо гаргаж өгч байгаа төхөөрөмж болоод өрөө таслахааг бүгдийг нь одоо Латвийн албатууд гаргаж өгдөг. Тэгээд энэ сургаал айлдварт Оросын сүсэгтнүүд, Латвичууд мөн Монголын сүсэгтнүүд ч гэсэн хүрэлцэн ирэхэд их төхөмтэй болсон л да. It's Нэг- very, very fresh. Нэг зүйлийг санах нь So I би want Латв to express Латв орныг бол өөрийн сэтгэл зүрхэндээ маш тодхон санаж байна. to your concerned Иймээс officials and particularly those individual Latvia- people who really албаны хүмүүс болоод нэг ялангуяа very much. надад сэтгэлээ гаргаж намайг Латвид айлчлах үед өөрсдийн дэмжлэг усаагаа үзүүлсэн бүх хүмүүст энэ завшааныг ашиглаад гүн талархлаа илэрхийлье. Done. So now, topic moral За одоо сэдв рүүгээ шууд оръё. today and tomorrow. Өнөөдөр маргаашийн нийтээрээ мөрдөх ёс зүй болоод хувь хүний ёс суртахууны асуудлаар. Of course, according to different religious tradition, then ethic very much related to За
Өөрөөр шашны уламжлалын дагуу But generally speaking, яс уртхан гэдэг бол шашны сүсэг бичрлээс их хамааралтай always to say, ойлголт шүү дээ. talking, Гэтэл ерөнхий утгаар нь аваад үзэхэд you see, according Indian tradition, secular, би байнга энтхийн necessarily related to энэтхийн шашнаас ангид уламжлалын талаар belief. байнга ярьдаг. Заавал Whether шашны believer итгэл or үнэмшилтэй холбоотой non-believer, халбахгүй шүү дээ. personal matter Сүсэгтэй ч вэ, сүсэггүй ч вэ. question. Энэ бол хувь хүний өөрийн сонголтын асуудал. Энэ бол өөр зүйл юм байна. Humanity, Өнөөдөр нэгэнд бид нэр хүн төрөлхтний нийтлэг асуудлын тухай ярьж at байна. practical level, now here on this planet, Яг бодит байдал дээр ямар байна уу гэдэг тухай ярьж байна шүү дээ. Энэ гариг ертөнцийн дээр. Энэ гариг ертөнцийн дээр энэ хорвоо дээр 7 тэрбум хүмүүн бид we нэр have to live together бүгдээрээ бие on this бинтэйгээ planet. ижил төстэй So now, бүгдээрээ ийм хүмүүс байгаа учраас энэ гариг ертөнцийн бид нэр in the өөр past, хоорондоо this is several харилцан холбоотой years, оршиж аж төрөх учиртай байгаа юм шүү дээ. you see, we human beings Урд өмнөх түүхээ аваад үзэх юм бол involve violence, хүмүүн бид war, хүчирхийлэлд and хит их нэрвэгдэг байжээ. Дайн дайжин spent for гарч making байла. weapon. Мөн маш их That's хөрөнгө unfortunate. мөнгийг зэр зэвсэг үйлдвэрлэж гаргахад We human beings, зарцуулдаг байжээ. Харамсалтай нь. Энэ бол маш их харамсалтай түүх юм байна. now Гэтэл some хүмүүн бид нар scientists чинь say нийгмийн амьтд шүү дээ. social animal, Өнөө цагт шинжлэх ухааны эрдэмтэд юу гэдэг вэ гэхлээр their existence нийгмийн- depend on their group. яагаад So нийгмийн by амьтан birth, болсон бэ social гэхлээр animal бид бүхэн бусдаасаа маш их хамааралтай байх нэ. a sense of Төрсэн цагаас ахуулаад group. нийгмийн амьтны Always хувьд there. бусад We human beings хүмүүсээс also social animal. бүлэг хүмүүсээс So from the childhood, заавал this is хамааралтай depend оршин on тогтно survival, нөх учиртай юм our байна. happiness depend on Бага наснаас бачир хүүхдийн хувьд бол бидний аз жаргал бидний өсөж торногд боожих асуудал бол бусад хүмүүсээс шууд хамааралтай. Гэр бүлийн гишүүдээс нутаг орны ард иргэдээс шууд хамааралтай that байдаг. basic nature. We have the sense of Тиймээс community. үндсэндээ яг угтаа sense of мөн чанартай бол бид нэр from the childhood. We have бусдынхаа төлөө бусдаасаа харилцсан хамааралтай, бусадтайгаа найрсаг, we хандж ээж see оршин тогтнох учиртай юм аа. of human being or also this Тэгэхээр хүний мөн чанар гэдэг бол become мөн чанар гэдэг чинь бусдаасаа хамааралж нийгэмдээ бусадтайгаа хамт аж төрхийн тухайд юм байна. and then fight, killing. Гэтэл бид болоод тэд гэсэн Very хуваагдалд also they орж исэн гашуун түүхтэй. Бид тэд гэж хуваагдсан нөхцөлд л сөргөлдөөн гардаг, дайн дайжин гардаг шүү дээ. particularly now today's Энэ world, ийм зүйл байж болохгүй. entire 7 Бид нийгмийн амьтад нэг ялангуяа өнөөдрийн орчинд each other. 7 тэрбум хүмүүс бүгдээрээ You see, нэг нэгэнгөө бие биенээсээ харилцсан хамааралтай юм. we and they. We all 7 billion Тиймээс бид болоод тэд гэж хуваагдахын ямар ч утга учир байхгүй. live together. Бид бүгдээрээ адил Each other. хүмүүн. So now Бид инх тайвнаар зэрэгцэн оршиж бие биендээ сэтгэлийн гараа сунгаж амьдарч явах учиртай юм аа. all our human brothers sisters. That is the basic Бүх ethics. хүн төрлөختөн өөрсдийн ах дүү нарынхаа төлөө гэсэн сэтгэлийг одуулж According to амьдрах учиртай юм. religious belief Дараа төрөл юм уу? Хойд амьдрал эсвэл or Buddhist шашны Buddha. үүднээс You see, that бүхнийг бүтээгч эзэн тэнгэр individual эсвэл бурхан багш гих зэрэг итгэл үнэмшлийн шүтлэгийн талаарх зүйлийг би энд яриаггүй. Би шашнаас ангид ойлголтын тухай ярьж байна. and we should realize Хүний хувьд we бид have to live together. бүгдээрээ ахын дүүс юм. Энийг л бид нар сайд ойлгох ёстой. Ахын дүүсийн хувьд бид нар бүгдээрээ гар гараа барилцсан compassionately. аз жаргалтайгаар бие биентэйгээ найрсаг элэгс дотн болоод бие биенийгээ индрэн нэгүүлсэн сэтгэлээр зэрэгцэн орших учиртай юм аа. Энэ гариг ертөнцийн дээр. Энийг бол би байнга ярьж явдаг. Бид
өөрийн халуун бүлийн сэтгэлийн элчээ бусадтай on top of харангүй харилж авах учиртай юм байна. problem or suffering. Now, global warming, that also Асуудал байна. Зовлон ч гэсэн байна. problem. Дайн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын дулаарал гэсэн асуудлууд бидний өмнө маш их том сорилтыг бий болгож байна. Happily, Тэгэхээр эдгээр сорилтуудын өмнө no need to weapon. өвдөх сөхөрхгүйгээр хамтдаа даван туулж, хамтдаа аз жаргалтай амьдарч, зэр зэвсгээс ангид Killing. дайн дайчингүй би бинийгаа хөнөөж, би бинийгаа хүчирхийлээс ангид тэр зарчмаар бүгдээрээ аж төрөх ёстой юм байна. On the basis of Өдгөө бид нэр инх тайван oneness of seven аз жаргалтай амар амгалан дэлхийн ертөнцийг цогцлуулж 7 тэрбум хүн ам нэг цул юмаа гэдэг тэр зарчмыг л brothers sisters. You see, you also have энэ тэргүүн тавих хэрэгтэй юм байна. Тэгэхээр Латвийн potential ах дүүс та нар маань make a contribution regarding promotion of энэ үйл хэрэгтээ of өөрийн томоохон хувь нэмрээ оруулж чадна гэдэгт би итгэлтэй байна. together Өөрөөр хэлэх юм бол 7 тэрбум хүмүүсийг sisterhood. инх тайвнаар аз жаргалтайгаар ахан дүүс шиг зэрэгцэн оршихыг Latvia, Lithuania, хөхөлн дэмжих Estonia. тийм чадвартай улс орн гэж би боддог. Латв, Литв, Эстони гих Балтийн тэнгисийн орнуудын төлөөлөгчид та нарт бол These three энийг countries, цогцлуулах бүрэн боломж байна. Тэгэхээр эдгээр гурван улс гурван since you see the ийм том I үйл ажиллагааг явуулж хувь нэмрээ оруулж чадна гэж би итгэлтэй байдаг. books, Баг болчир and then there's a наснаасаа би about номонд их дуртай байлаа л да. Зурагтай номонд за жишээлх юм бол дэлхийн 2 дугаар дайны тухай I look, ном уншдаг байлаа. and then Baltic state, three Baltic state. За тэгээд тэр номыг уншиж байхад Балтийн тэнгисийн 3 орн гэсэн ойлголттой болж ирлээ. Exploitation. Томоохон гүрнүүдийн Later, Бас, I have the opportunity to дарлыг амссан feel very happy. Now things Team. are changing. 3 улс гэсэн ойлголт төрж исэн шүү. За тэгээд энэ 3 улсад очиж үзснээс хойш миний ойлголт тэс сандаа болсон. Өнөө цагт бол нөхцөл байдал үйл явц өөрөөр өрнөж байна шүү дээ. Эргээд ёс суртахуун, ёс зүйн асуудалтай ороход Happiness among the humanity. And хүний аз жаргалын emphasis, we need чандын sense of их oneness, сурвалж үүсэл бол 7 billion human being. бид We have to live together. бусдыг өөртөө нэгэн адил Now үзэхээс concept of war is гаралтай байдаг юм аа. Энэ making гариг weapons ертөнцид бол outdated намайг хүрээлж байгаа бүх хүмүүс надтай нэгэн ижил. like Тиймээс that. дайнд ажны хэрэг юу? Дайнд ажин зэрэг зэвсгэд мөнгөө өрөх хэрэг огт байхгүй гэж үзэж байгаа. So За, sometimes асуулт авъя. I feel the smaller nation have better opportunity Заримдаа би юу гэж боддог вэ гэхээр to create. жижиг гүрэнд илүү их боломж байдгийн болов уу гэж боддог. Okay. Дэлхийн ертөнцийг амар амгалан болгоход жижиг гүрэнд илүү их боломж байдгаа гэж би итгэдэг шүү. Your Holiness. За одоо асуултуудаа авъя. Now question comes Дэрхэн from гигэнтэн танд баярлалаа. Lithuania, member of За асуулт Parliament, Mr. Литвийн Andrius Navickas. парламентын гишүүн ноён Андриус Навицкас асуултаа тавина. My question is, what is the biggest lesson and За миний асуулт бол of the pandemic to His За. Holiness himself? энэ цар тахлын хувьд дэрхэн гигэнтэн танд ямар сургамж мөн ямар бэлэг хайрлсан бэ энэ цар тахал? This illness is Энэ өвчин цар тахал бол people suffer. их I'm one of олон хүнийг шаналж зоож байна шүү дээ. my Би human 7 тэрбум sisters хүний нэг нь. suffer because of Тэгэхээр миний illness. ахан I дүүс feel much concern. шаналж байна. Энэ цар And тахлаас in the meantime, иймээс би үн сэтгэл маш ихээр зовж байгаа. number of nurses or doctors Тэгэхээр энэ цар тахлын үед dedicated or helping humanity. асрагч, совилогч, I really admire. эмч, эмнэлгийн ажилтан нар маань хүмүүнийг энэ зовлонгоос гэдэлгэх чиглэлээр бүхий л чаддгаа хийж байна шүү дээ. Үүнд нь би мэхийн ёслох учиртай. Thinking Буддист бурхны шашны одоо лам хүний хувьд би өдөр болгон who
who got. Энэ өвчнөөс шаналн зовж байгаа So I хүмүүсийг daily өдөр түргэн ялаашраасаа гэсэн залбирлыг үлдэж байгаа. as a Buddhist monk, Өдөр тутам шүү дээ. I also recite the Мөн лам хүний хувьд би goddess Tara. Tari tudari turisoha. So many өдөр болгон ногоон дарихийн дарид үдэрээ дүүрээ сууха гэдэг тарина тоолж байна. Tari tudari turisoha. Тэгэхээр миний бас буйны садан та бүхэн ч гэсэн ногоон дарихийн зүрхэн тарин болох дарид үдэрээ дүүрээ сууха гэдэг тарина байнга уншиж тоолж байгаарэ. Энэ өвчнийг ялаашруулж гítэлж амьдралуулахад их тустай юм шүү. Next question comes from Latvia. Дараагийн асуулт Member of Parliament. Латвиас ирж байна. Minister of Education Парламентын and гишүүн Science, Mr. Rein Znuotis. боловсрол шинжлэх ухааны дэд сайд ноён Raining Zodis асуултад тавина. Дээрх гигэнтэй миний хувьд хүмүүсийн одоо боловсролын тухайд бол маш их хүчин чармайг гаргаж байна. Зарим хүмүүс нэг төрлийн боловсрол олсныхаа дараагаар өөрийн ур чадвараа илүү баяжуулж, илүү одоо цаашдын одоо сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй зогсоодог юм аа. Гэтэл өнөөгийн ертөнцийн бол шинэ ур чадварыг шаардж байна. Заримдаа урд өмнө бид нэр сурсан, дадчихсан зүйлээ өөрчлөх бас хэрэгцээ шаардлагач байдаг. Энэ бол 21-р зууны бодит шаардлага болжээ. Тэгэхээр дээрх гигэнтэй миний асуулт ямар байна вэ гэхлээр энэ нийгэмд байгаа хүмүүст одоо насан туршийн боловсрол болоод хувь хүний хөгжлийн талаар та юу зөвлөх вэ? We have this special За brain. тэгэхээр хүмүүний хувьд бидний тарих бол маш их онцгой функцтэй эрхтэй юм байгаа. As Боловсрол гэдэг бол их чухал үйл явц шүү. same За сэтгэл хөдлөлийн тухайд the feeling of бид адгуу амьтадтай адилхан л да. happiness Жишээлх юм бол and би any sort of би аз жаргалыг хүсэж байна. human being Би гэсэн create some problem. өөрийгөө гих We consider одоо тэр enemy. үзэл бол адгуустай адилхан байдаг л да. Тэгээд хэрвээ хин нэгэн хүн биднэрт ямарваа нэгэн хүндрэл бэрхшээлийг учруулах юм бол би тэр хүнийг шууд дайсан гэд үзчихдэг. Гэтэл өнөөдөр хүний хувьд бид нар ухамсартай тархитай амьтад. So now no Тэгэхээр longer тэр тархиа ажилуулад өөрийн ухамсараараа we жолоодогдож бид нар амар амгалан инх тайван байдлаар оршин тогтох ёстой шүү дээ. Гэтэл хүмүүс бид болоод тэд гэж дахиад хуваагдаад идэг. Иймээс education we should боловсрал эдгээрийг шийдвэрлэхэд хамгийн гол үүрэгтэй гэж би үздэг. these basic human value. Боловсролын тогтолцоонд сургалтандаа бид нэр хүний үндсэн тэр үнэлэмжийн талаар илүү их сургаж Education also you see дадуулах шаардлагатай мүү гэж боддог. about my nation, Урд өмнө their nation. боловсролын тогтолцоонд миний улс үндэстэн, тэдний улс үндэстэн гэж хувааж зааж сургадаг байж л дээ. Outdated. Now we must think we Энэ бол хуучирсан, entire human being. үеийн өнгөрсөн хандлага гэж би ойлгодог. So Тэгэхээр өнөө цагт бол бид нэр education хүн төрлөختөн бид нэр гар гараасаа барилцаад нэг цул болж аж төрөх ёстой гэж би боддог. of Иймээс боловсрал бол энэ чиглэлд 7 тэрбум хүн амыг нэг цул юмаа гэсэн тэр ойлголтыг баттай суулгах учиртай гэж би боддгийн байгаа. now here education. Modern education mainly oriented about Орчин цагийн боловсрал бол гол төлөв now here материаллык гадаад ертөнцийн зөөл рүү хэд их тулдууддаг. ancient education about brain, Гэтэл about mind. өн эртний энэтхэгийн боловсралд бол тарих, 2000 years оюун санаа, India had сэтгэлийн талаарх боловсралыг ahimsa. нэн чухалчилж ирсэн байгаа юм шүү. That's 3000 жилийн тэртээ энэтхэгт архимса хүчирхийлээс ангид үзэл болоод modern education. архимса гэдэг Not talking about зарчмуудыг томхосныг өнөөгийн боловсролдоо бид нэр эргээд нэвтрүүлж I оруулах учиртай юм байгаа. Энэ бол маш их хялбар зүйл. a person because I Би study өөрийгөө маш их шинжлэх ухааны сэтгхүүтэй хүн гэж боддог л да.
Үүний зэрэгцээр би буддизмын налаандын уламжлалыг чанд баримтлагч нэгэн юм аа. Налаандрын уламжлал бол шууд харанхуй мухраар сөсгөлдгөө шүү дээ. Бид учир шалтгааныг ойлгож, өөрийн болгож авсны үндсэн дээр бид нар дагдаг юм байгаа. Бурхан багш өөрөө хэлсэн байдгийн миний хэлсэн болгоныг харанхуй харалган байдлаар битгий дагаарай. Та нар өөрсдөө нотолж, шинжилж, өөрсдөө итгэж үнэмшснийхаа үндсэн дээр миний ном сургаалыг дагаарай гэж хэлсэн байдаг. Тиймээс өнөө цагт шинжлэх ухааны эрдэмтдтэй би энэ чиглэлээр хамтарч ажиллаж peaceful mind. тэр тэдгээр эрдэмтэн мэрэгдэн нь бол But амар амгалан ухамсар сэтгэлийг илүүтэй судлах чиг хандлагатай болцсон байгаа даа. physical health very much related with mental health. Биеийн Peace of mind. эрүүл мэнд чинь юуны өмнө сэтгэлийн эрүүл мэндээс маш их хамааралтай байна гэдгийг хэдийнэ нотолцсон байна. So Амар амгалан сэтгэл нь амар амгалан амьдралыг л зохицуулдаг. possibly transform our mind more peaceful Тиймээс education. өөрийн сэтгэлээ илүү амар амгалан болгохын But not talking болох зорилгод бол боловсролын салбарыг гүйцэтгэх үүрэг роль how to асар их юм байна. Бурхан багш happy humanity, compassionate humanity. хэлсэн байдаг шүү дээ. Яаж аз жаргалтай хүн төрөлхтнийг зохицуулах вэ? Яаж энэр нь нэгүслэлээр Physical hygiene important, but more жолоодогдсон хүн төрөлхтнийг бий болох вэ гэдэг асуултыг тавьж исэн. За үүний хариулт бол өнөөдөр mental hygiene. сэтгэлийн болоод сэтгэл хөдлөлийн эрүүл ахуйгаа сахих асуудал нэг чухал юм шүү гэдгийг дахин та бүхэндээ хэлье. Иймээс In энэ education чиглэлээр field should боловсрол бол маш их чухал үүрэг гүйцэтгэх учиртай. about our emotions Боловсролын and how сургалтын peace. хөтөлбөртөө бид нэр сэтгэлийн оюун санааны сэтгэл хөдлөлийн талаарх That's I сургалтыг mental health. That I think more оруулах хэрэгтэй байна. Энийг бол би сэтгэлийн эрүүл ахуй гэж нэрлэдэг байгаа юм л да. Тиймээс орчин цагийн эрүүл боловсролт бол ийм л юм дутагдаад байна уу гэж би боддог. За шинжлэх ухааны төвшөнд okay. төвшөнд ч гэсэн амар амгалан сэтгэлийг цогцлуулах чиглэлээр судалгаа хийх нь зүйтэй юм а гэж. 名字港部学院长也得申诉呗，对的。 Oh. So I think people showing interest about education is now Миний бодлоор хүмүүс compared илүү их now much боловсрол сонирхох нь илүү их өрнж байна шүү дээ. point is in education field itself. Тэгэхээр өнөө цагт Education about mind, about peace. боловсролын сургалтын хөтөлбөрт Education. оюун санаа, сэтгэлийн амар амгалангийн How to хичээлийг оруулах нь зүйтэй гэж бодож байна. emotion. Мөн So that's сэтгэл хөдлөлөө хэрхэн жолоодох вэ гэдэг I think эрдэмэгч гэсэн заад сурах нь зүйтэй гэж бодож байгаа. За энэ чиглэлд бол налаандын уламжлал very detailed маш их хувь нэмэр оруулсан, маш их олон сургалтын материалыг хэдийнэ боловсруулчихсан юм аа. then how to tackle these Бидний destructive emotion. оюун санаа So our more Нэг талаар маш их судалгаа хийсэн байдаг. Тэгээд үүн дээрээ үндэслээд бид тэр сөрөг сэтгэлийг хэрхэн дарж хитгэн удирдах залах вэ гэдэг талаар бол not маш их сургасан байдаг юм аа. but to use human intelligence. Зөвхөн одоо залбирлаар сэтгэлийн амар амгаланга Okay. буй болохгүй шүү дээ. Хүн өөрийн оюун санаа, өөрийн мэдлэгдээр дутуудж энэ сэтгэлийн амар амгалангаа цогцлох учиртай юм байгаа маа. Баярлалаа дэрхийн гэгэнтэй. Дараагийн асуулт бол And also chairman of the парламентын гишүүн асан Латвийн парламентын төвдийг дэмжих бүлгийн төлөөлөгч Рига хотын зөвлөлийн гишүүн ноён Альберт Старс асуултад тавих юм байна. Дэрхийн гигантен миний хувьд өнөөдөр тантай уулзж байгаадаа маш их бэлэгшээж байна. Энэ асуултыг тавих болсондоо их баяртай байгаа. Мөн Европын хамгийн Ливониан гэдэг Латвид амьдардаг үндэсний цөөнхийн өмнөөс танд мэдлэгээ зөвшөөрч байгаа маа. Өнөө цагт цар тахлын нөхцөл байдалд хүмүүс бол нэг ялангуяа одоо улс төрчид мөнгө нэр хүндийн талаар төлөө одоо
хөөцөдөж байгаа энэ цаг үед бол хүмүүс яаж энд хоёр нүүр гаргасан энэ одоо маргааштай итгэлгүй байдлаас яаж ангижрах вэ гэж та бодож байна вэ? Military power is something dominant. Миний бодлоор улс төрийн цэрэг Uh, зэвсгийн одоо эрх мэдэл бол өөрчлөгдөж байна гэж би бодож байгаа. Нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Эрх мэдэл шилжиж байна гэж ойлгож байгаа. Genuine, meaningful Өнөө цаг democracy чинь now ардчлалын gradually coming. цаг үе боллоо шүү дээ. As the socialist, Жинхэнэ утгаараа ардчил гэдэг you see, зүйл чинь socialism, одоо л ирж байгаа болов уу гэж би боддог. particularly poor people, Социализм гэдэг тогтолцооны үед ядуучуудын төлөө socialism just take a name, бодлого хэрэгжүүлдэг байсан нийгмийн төлөө тийм тогтолцоо байлаа шүү дээ. not that kind of socialism, but genuine Гэтэл бол тэр өнгөрсөн социализм бол яг жинхэнэ социализм байгаагүй. Ард иргэдийн талаарх төлөөх тийм нийгэм байгаагүй шүү дээ. Эрх мэдлийн to reduce төлөөх нийгэм байсан шүү дээ. Жинхэнэ социализм бол ядуу эмзэг бүлгээ илүү их анхаарсан нийгэм байх учиртай байгаамаа. Мөн ядуу баяны хоорондох тэр ялгааг today's world, багасгах past century. тийм зорилго бүхий нийгэм байх ёстой, тогтолцоо авах ёстой шүү дээ. За өнгөрсөн зууны туршлагаас аваад үзэхэд In the past, миний харж байгаагаар нөхцөл байдал үлэмж сайжирсан гэж би харж байгаа. now gradually, Урд өмнө эрх мэдлийг so энэ тэргүүн тавьдаг байсан бол одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна. so now, genuine socialist thinking. So you yourself take a full Тиймээс not sort of одоо жинхэнэ социалист сэтгэхүү no гарч ирж гин гэж харж байгаа. work together. Хин нэгнээс удирдамж зааварчилгаа тушаал хүлээхгүйгээр яг өөрийн санаачилгаар бусдын төлөө, бусдын тусын төлд гэдэг And especially тусын төлөөх гэдэг үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон байна. Нэг ялангуяа ядуу эмзэг бүлгийн төлөөх үйл ажиллагаа явуулах тэр санаачлага илүү их газар авч байна удаа гэж би харж байна. socialism based on moral ethics is, I think, really now, Бидэнд өнөөдөр I feel that way. нийгмийн ёс зүйдэр суурилсан жинхэнэ социалист тогтолцоо л шаардлагатай байна да гэж би бодож байна. Holiness. Next question from Баярлалаа, Дэлхийн гигантен. Riga City Дараагийн Council, асуултыг Mr. Waltersberg. Рига хотын зөвлөлийн гишүүн Ноён Волтерсбергс асуултад тавих юм байгаа. But do you value more За intelligence, миний асуулт бол emotions, or the mind? Дэлхийн гигантен та ухамсарт сэтгэл хөдлөл эсвэл Experience is оюун санааны алийг илүү үнэлдэг вэ? emotion. Тэгэхээр So, бидний одоо бүх as I mentioned earlier, мэдрэмж according to the бол knowledge бидний оюун санаа бидний сэтгэл хөдлөлийн нэг хэсэг шүү дээ. about man, Налаандын уламжлалд бол эдгээрийг бүгдийн нэг бүрчлэн тайлбарлаад өгсөн байдаг. something like sub-mind. So they are very detailed explanation. Гол оюун санаа болоод дид оюун санаа Feeling is гэдгийг part of бүгдээрнгээр нь төвшингээр нь тайлбарлаад өгсөн байдаг юм аа. Тэгэхээр бидний ямар нэгэн одоо мэдрэмж, ямар нэгэн name, and then within the mind there are so many сэтгэл бол эдгээрийн minor, нэг бүрэлдэхүүн хэсэг байдаг. including Тэгэхээр оюун санааг experience. And also наривчлаад wisdom. аваад үзэх юм бол их олон мэдрэмж, So now бэлэг бэлгүүн it is important зэрэгт одоо оюун санааг ингэж наривчлан хувааж болдог. to study, to get some lesson, not as a religious matter. Тэгээд эдгээрийг сайдар судлаад Knowledge, сургамж авахын үүднээс зөвхөн одоо шашин гэж хандлаггүйгээр possibly, or сургамж inner авахын world. үүднээс So there are some судлаад үзэхэд бол бид нэр дотоод сэтгэл рүүгээ илүү сайн өнгөж харах хэрэгтэй юм байна. Энэ талаар маш сайн here олон in алдартай India, ном some Tibetan schools гарсан байдаг. now already started to study. Энэтхэгт байгаа үйл ажиллагаа явуулж байгаа төвдийн зарим сургуулиудад энэ чиглэлээр хичээл зааж эхэлсэн Mind or these things. байдаг. That not as a religious Оюун санаа, сэтгэлийн дид оюун санааны талаарх сургалтыг явуулж байгаа зөвхөн одоо бурхны шашны үүднээс нь биш. Тайлбарыг зөвхөн одоо шинжлэх ухааны үүднээс бол эдгээр зүйлийг бол тайлбарлаж сургаж байгаа. then
we have Өөрөөр хэлэх юм бол сэтгэлийн одоо тэр оюун санааны бүхэл бүтэн тогтолцоо сэтгэл хөдлөлийн тэр бүх and increase. тогтолцоо мөн үүн дотроо Not talking about сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн одоо залах уу гэдэг талаар бол бүхэл бүтэн peaceful or calm mind. сургалтын Okay. материал бэлэн байдаг юм аа. Өөрөөр хэлэх юм бол эцсийн бүлэгт бол сэтгэлийн амар амгалан эдэлж байгаа. Тим хүмүүнийг буй болохын лүүднээс шүү дээ. Баярлалаа дэрхийн гэгэнтэй. Дараагийн асуултыг Латвийн буддизмын одоо нийгэмлэгийн төлөөлөгч Helmut Ankas асуултаа тавина. Дэрхийн гэгэнтэй. To be really good 21st century Buddhists. Бид Латвид 21-р зууны одоо сайн иргэд байх одоо хүчин чармаалтаа гаргаж байгаа мөн буддист 21-р зууны буддистуудын хувьд бол бид нэр буддизмын Bodhicharya Avatara, Лам Богдзонхов, Жариватара, Шантидева гэх зэрэг одоо эрдэмтэн мэрэгдийн одоо зохиол бүтээлийг маш их судалж байгаа. Гэтэл энэ цар тахлын үед энэ цагт бол бид нэр одоо сурсан онлын хувьд сурсан одоо энэ бүх ном сургуулиудаа хэрэгжүүлэх өөрөөр хэлбэл одоо бүтээл бясалгалаа хийх ийм сайхан боломжийг бол олгож байна. Гэтэл өнөөдрийн ертөнцид бол буддистуудын хувьд бол улс төрч дээрх мэдлэлтэнгүүд болоод хэвлэл мэдээллийн төлөөлөгчд энэ цар тахлын үед бол хүмүүсийн үгээ чөлөөтэй илэрхийлэх мөн үг хэлэх эрх чөлөөний одоо зөрчиж байгаа явдлыг бол бид нэр хэрхэх ёстой юм бэ буддистуудын хувьд. Би түрүүн хэлсэндээ In the past, you see, the урд өмнө power dominant people. Now that gradually now diminishing. So тэр хүмүүсийг одоо давмгайлдаг эрх мэдлийн нөлөөлөл цар хүрээ хомигдож эхэлсэн. as your own master, as Buddha says, you are your own. Тэгэхээр ховь бурхан багшийн хэлснээр та бол өөрөө өөрийнхөө хувь тавилангийн эзэн гэж хэлсэн. Тэгэхээр бид өөрсдийнхөө хувь тавилангийн эзэн боллоо шүү дээ. Тийм учраас бид бүхэн өөрсдийн боломжоо бүрэн ашиглах хэрэгтэй юм байна. Бусдаас зааварчилгаа хүлээхгүй, бусдын үзэл сурталд автахгүйгээр Thinking өөрийн бэлэг бэлгүүнээ өөрийнхөө оюун санааг ашиглаж so these өөрийн бодол хандлага чиглүүлэх учиртай юм байна. and then Энэ restriction about гаж буруу мэдээлэл, сөрөг мэдээллийн урсгал болоод мөн хүмүүсийн үг хэлэг эрхийн хязгаарлаж байгаа гих зэрэг so асуудлууд бол аажмаар өөрчлөгдөж байна гэж би харж байна. through education, more knowledge, Нийгмийн боловсролын сувгийг ашиглаж илүү их мэдлэг мэдээллийг түгээх учиртай. now create Миний түрэн хэлсэлчлэн socialist or say бид арчилсан социалист so нийгмийг цогцлуулах ёстой гэж би хэлсэн. I'm now quite old person. Now I know. Би өдгөө их өндөр насыг наслаа. Second World War, like that. Дэлхийн 1-р дайн, дэлхийн 2-р дайныг би өөрийн биеэрээ бас харж A lot of sort of say different. I mean, гэрч нь болж ирсэн шүү дээ. different field, including science. So overall, things are Тэгээд шинжлэх ухааны болоод бусад талбарт миний олон анд нөхөд байна. Тэдгээртэй ярьж хэлэлцэж байхад нөхцөл байдал бидний орчин хүрээлэнбүү нийгэм маань өөрчлөгдөж сайн тал руугаа өөрчлөгдөж байна гэдгийг байнга хэлж ярьж байдаг. За энэ өөрчлөлтийг улам бүр хөхүүлэн тэтгэхэд боловсролын салбарын үүрэг рол маш их юм шүү. do something different. But Хэн нэгэн ямар нэгэн зүйл хэлээд ямар нэгэн зүйлийг өөрөөр хийх завталтай болвол so now телевиз юм уу өөрийн ухаалаг утсаа ашиглаад юу ч хэлж юу ч хийж чадхаар болсон тийм нийгэм бүрдсэн байна шүү дээ. Хаанаас ч мэдээлэг ямар ч их сурвалжаас авах боломжтой болсон байна. the information eventually Гэтэл яг энэ нөхцөлд тэр мэдээллийг become disgrace. гажуудуулах зорилготой хүмүүс байх юм бол
тэр мэдээллийг гажууд дуулж худлаа хэлснээр өөрсдөө л хохирлыг амсаж байгаа. You see, lying. Now, Томоохон улс гүрнүүд ч гэсэн худал мэдээллийг цацсаар байгаад хүмүүс тэрэнд нь итгэхэ болчихсон байна шүү дээ. Өдгөө. I think because of Тэгэхээр би өөрийн because of энэ амьдралдаа and би юг харж байна гэхээр боловсролын тогтолцоо болоод мэдээллийн сугуудаа ашиглаад өөр хоорондоо энэ okay. харьцах үйл явцад бол нөхцөл байдал уламж сайжирч байна гэдгийг би энэ насандаа харж байна. Баярлалаа дээр хингэлэнтэй. Дараагийн асуултыг нэгдсэн үндэсний байгууллага Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотоос тавьж байна. Хүүхдийн төлөө сангийн сан болоод нэгдсэн үндэсний байгууллагын эдийн засаг нийгмийн зөвлөлийн төлөөлөгч Граммын шагналтан Голливуудын жүжигчин Уинстон асуултад тавих юм аа. Баярлалаа. За их баярлалаа. Миний хувьд бол дээр хингээгэнтэй танигтай энэ хүн нүүрт бол хэлцүүлэгт оролцож байгаадаа их бэлэгшээж байна. Миний асуулт бол өнөөдөр бид өөрсдийнхээ итгэл үнэмшил сүсэг бичвэрлийг хүндэтгэж бусдынхаа суур хүний одоо үндсэн эрх хэрэгчлөөг хүндэтгэж хэрхэн аж төрөх учиртай юм бэ? Та энэ талаар айлдвараа хайрлана уу? We have to live together on this planet. Бидэнд таалагдж байна уу юу? Ямар ч байсан бид энэ гариг ертөнцийн хамтран Different religion, аж төрөх хэрэгтэй болж байна. different color. Өөр улс үндэстэн, үндэс угсаа, арсны өнгө, Now important is өөр шашин шүтлэг энэ бүх ялгамжууд чинь бол хоёр дахь live together. зэргийн асуудлуудын байгаа юм. Reality. Хамгийн анхдагч нь юу вэ гэхээр бид нар бүгдээрээ хүмүүн төрлөختөн. Энэ бол бодит байдал. The gap rich and poor. This also very, very unfortunate. Үүний зэрэг зэгээр ядуу баяны ялгаа гэж нэг харамсалтай бодит байдал байна. This gap rich and poor. Тиймээс энэхүү ялгааг улам бүр хумиж Automatically багасгах чиглэлээр бид нар ажиллах ёстой. study or doing something. Эдийн засгийн хувьд нөхцөл боломжоор хомс ядуу хүмүүсийн хувьд бол байнга Socialism is I боломж болцоо дотмог байдаг шүү дээ. now meantime Тэгээд би давтаад хэлэхэд социализм бол гайхамшигтай нийгэмлэг гэж үздэг. Өнөө цагийн социалист тогтолцоо бол so ёс зүйн зарчим дээр тулгуурлаж хөгжих учиртай юм аа. Ёс зүйд социалист тогтолцоог бид нар зохицуулах нь зүйтэй юм гэж боддог. better because we gain Дахиад хэлэхэд нөхцөл байдал сайжирч байгаа, гарцаагүй сайжирч байна. so I'm optimistic. Бид өнөөдөр илүү туршлагатай болж байна, илүү мэдлэг мэдээлэлтэй болж байна. Тиймээс би маш их нөхцөл байдлыг өөдрөгөр харж байгаа шүү. Education or younger generation Би өөдрөг хандлага үзэлтэй байгаа. Боловсролын салбарт really оюутнуудын хувьд бол зөв зүйтэй бодиттой мэдээллийг sense of авч 7 billion human being. тэр мэдээлэл мэдлэгээ ашиглаж 7 тэрбум хүний нэг цул гэдэг зарчмыг Important улам бүр тэтгэж oneness of 7 billion human being. улс үндэсний ялгаа, шашин шүтний ялгааг хоёр дахьч ач холбогдолтой зүйл. Анх дахьч нь бол бид бүгдээрээ ижил хүмүүн төрлөختөн гэдгээл тунхаглах хэрэгтэй байгаамаа баярлаа. Тэрхингэгэнтэй. За эргээд Латви руугаа хандаад Латвийн лютераны пастор Brother Pavlos асуулт тавина. Тэрхингэгэнтэй. Миний хувьд бол өнөөдөр тантай энэ уулзалтанд оролцож байгаа явдал бол маш их том нэр хүндийн хэрэг юм аа. За өнөөдөр уламжлалт шашнууд бол энэ нийгэмд одоо гарч байгаа томоохон өөрчлөлтийн улмаас бол өөрчлөгдөх хувирах шаардлагатай болж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөдөр загалмайтны шашин болоод буддизмын хувьд 21-р зууны үед өөрсдийн уламжлалт одоо оюун санааны үнэлэмжийг хэрхэх ёстой юм бэ? Яаж хадгалах ёстой вэ? Buddhist Тийм ээ. Нэг жишээд урьдээ. now Буддистуудын одоо more хувьд awareness and including Бурхны шашны
more knowledge, шашинтны одоо чуулганы хувьд then they бид илүү их шинжлэх ухааны say хандлага ололт амжилтанд илүү их хандах болсон юм а. just the faith. So among Buddhists also, Гэтэл урд өмнө бол зөвхөн бид нэр some of our traditional sort of сүсэг бишрэлтэй л дулдуждаг байлаа шүү дээ. modernized, Буддистууд өнөө цагийн буддистууд бол илүү их учир шалтгааны үүднээс асуудалд ханддаг болсон юм а. Бид нэр илүү их бодож гин, илүү их учир шалтгааныг тунгаах болж байна. Muslims Тэгэхээр яг үүнтэй адилхан бусад шашны ах дүүс та нар come исламын шашинтангууд, загалмай шашинтангууд та нар маань intellectual level, not just to carry. бид өөрийн оюун санааны So илүү их ашиглаж зөвхөн өөрийн дан ганц сүсэг бишрэлтэй биш оюун санаатайгаа хослуулж хос чигүүртэй болж альва асуудлыг тунгаах хэрэгтэй юм байгаамаа. old way of sort of teaching. Би буддизмын тухай Many things take for granted. ном айлдвараа айлдахдаа No longer there. бол би зөвхөн одоо энэ ном сургаалд ингэж дурдсан байдгиймаа гэж Should хэлхээ байсан шүү дээ. Бодит амьдрал нөхцөл байдалтайгаа нийцүүлж асуудалд учир шалтгааныг тунгаах үүднээс хандах хэрэгтэй юм байгаамаа. Үүнтэй адилхан загалмай шашингууд ах дүүс та нар маань ч гэсэн альва нэгэн мессеж, альва нэгэн асуудалд асралт хайрын үүднээс хандах зүйтэй юм байгаамаа. За is like our Father, бүтээгч Тэнгэрийн хувьд бол the Creator. танаа Христосын шашинтангуудын хувьд бол бүтээгч Тэнгэр бол бидний одоо бүтээгч бид бүхний эцэг гэж үздэг. Энэ дэлхийн ертөнцийг бүтээгч эзэн гэж үздэг шүү дээ. Being. So we are children of Тэр that kind of Father. одоо бүтээгч Тэнгэр бол асрал инэрлийн бол дээд байх хэвээр. Тэгээд тэр бид бүгд бол тэр бүтээгч Тэнгэрийн Sort of бүгдээрээ бүтээгч Тэнгэрийн хүүхдүүд болж болдог тийм ээ. we should develop. Тэгэхээр тэр нэг эцгийн хүүхдүүд болж байна шүү дээ. Танаа шашны дагуу бол. We have to live. Тэгэхээр нэг эцгийн хүүхдүүд учраас би биенийгаа энерч би биенийгаа асрал хайрлаар Different concept. That нэгүсэж хамтдаа аж төрөх учиртай. one religion, there are some different sort of explanation or different views. Энэ зарчим бол яг түгээмэл зарчим байх хэвээр. Нэг шашны дотор ч гэсэн өөр зарчимтай урсгалууд байдаг шүү дээ. Гэхдээ гол бидний өөрийн мөрдлөг болгож Same message, бидний замыг байнга залж явах ёстой зарчим бол асралт хайр, different concept. энэрл нэгүсэл юм байгаамаа. Шашин болгон өөрсдийн одоо гүн ухаантай, философитой, өөрсдийн баримталдаг концепт, баримтлалтай гисэн атлаа бид нэр бусдыгаа асарч Message of энэрх үүднээс бол нэгдэж болох юм байгаамаа. Бүх шашнууд бүгдээрээ юугаараа ижил төстэй байдаг вэ гэхээр асралт хайрын зарчмыг энэ түргэнд тавьдгаараа ижил байдаг юм аа. За загалмаад шашны хувьд ч гэсэн та нар сэтгэлээ номхотгож бусадтайгаа илүү их асралт хайрын сэтгэлээр хандахыг бас чухалчилдаг шүү дээ. Үүгээрээ бид нэр өөр хоорондоо маш их төстэй. you see, time change now 21st century. I think these 21-р зуунд basic religious бүх sort of зүйл concept өөрчлөгдөж байна. very much relevant. Тэгэхээр альва нэгэн шашны одоо суур Some ritual баримтлал or that now баримтлалч гэсэн өнөөдөр өөрийн илэрлээ necessary бас to олж change. байгаа. In Зарим зан үйлийг бол өөрчлөх шаардлагатай байх л да. ritual. Жишээлх юм бол хөвдийн одоо буддизмын одоо уламжлалт бол зан үйлд хит их дулдууддаг. Like that. So Бид тэдгээрийг бол Christian зарим нь ямар ч хэрэгцээ шаардлагагүй утга учиргүй гэж үздэг юм байгаамаа. Одоо загалмаадны шашин та нар маань бас исламын шашинтангуудаа ахан дүүс та нар маань that I think now мөн бас их зан үйлэндээ хит их дулдууддаг бол I think should think reduce бас энэ тухай and then сайтар тунгааж бодолцож тэр зан үйлээ нэсэ хамаарлаа бас багасгах хэрэгтэй болов уу гэж боддог. Ямар ч байсан эцсийн бүлэгт бүх шашин хоорондын because all carry
Энэ зэрэгцсэн орших инх тайвнаар We human beings зэрэгцэн орших тэр зарчмыг бол бид нэр ямагт энэ тэргүүнд тавьж явах хэрэгтэй юм байгаамаа. is Бүх шашнууд бүгдээрээ энэрл нэгүсэл асралт хайрыг л Okay. мөрдлөг болгодог учраас яг энэ зарчмынхаа доор дээвэр доор л бид нар нэгдэх учиртай маа гэж би боддог. And there's a couple of questions from Баярлалаа Дэрхэн my гинтэй. side. За хэд хэдэн асуултыг би бас өөрөө тавих болно. Латвийн сургуулиудад In the first 3 grades and not яс суртахууныг хичээлийг эхний 3 ангид заадгийн. Тэгвэл бүх сургууль биш шүү дээ. За өнөөдрийн амаргүй нөхцөл байдалд яс зүй яс суртахууны асуудал бол энэ бас тууштай биш юм Гиппократ хоёр нүрийг гаргах тийм нийгэмд бол маш их шаардж байна шүү дээ. Тэгэхээр учир нь дэлхийн ертөнц өнөөдөр яс суртахуун яс зүгүүгээр бол ямар дэлхийн ертөнц болох вэ? Тэгэхээр энийг яаж түгэх вэ? Та аль we are social зөвлөнө үү? Тэгэхээр хүмүүний яг мөн чанар бол их инэрэнгүй мөн чанар шүү дээ. Учир нь бид нар төрсөн мөчөөсөө авахлал бусдаасаа харилцан хамааралтай өсөж тариндаг шүү дээ. Тиймээс the basis of all religions. энэ бол яг энэ хандлага энэ зарчим бол бүх шашны The essence. орших үндэс суурь болох ёстой гэж би боддог. Philosophical view, there is creator, there is God, Buddha say. За философийн хувьд бол бүтээгч тэнгэр, бурхан багш бол бүтээгч тэнгэр байхгүй гэж айлцсан байх жишээтэй. Энэ бол зөвхөн одоо Same message. аргачлал юм байгаа. Гол мессеж, гол агуулга нь юу вэ гэхлээр бүх шашин өнөөдөр асралт хайр, инэрл нэгүслийн мессежийг л хүн болгон түгээдэг. So therefore, Мөн энэ асралт хайр нэгүсэл байсан цагт бол бусдыгаа өршөөж уучлах сэтгэл тэр аяндаа төрдөг юм аа. Харин боловсролын тухайд no explanation about peace of mind. Then сэтгэлийн амар амгалангийн талаар бол маш сайтар ойлгуулж түгээх учиртай. you see, also you see carry same message. Тэр So өөрөөр шашны philosophy is a уламжлалууд өөрөөр энэ мессежийг түгээж tradition, өөрөөр sort of философи cultural heritage. You see, you need соёлын өвийг kind of уламжлан explanation. But essence, хөрөлдөг шүү дээ. all religion is same. Гэхдээ Now үндсэндээ бол яг угтаа бүх шашин өөр хоорондоо адилхан юм аа. learn and admire India. Энэ утгаараа би энэ тгийг бол And as a matter of маш их хүндэтгэн different биширдэг юм аа. religious tradition of this world Маш хамгийн together here. их хүн амтай Of mutual улс respect үндэстэн улс гурван and mutual learning. өнөөдөр энэ улсад So шашин whole болгон world инх тайвнаар өөр хоорондоо бие биенийгээ хүндэтгэж зэрэгцэн оршиж байгаа ийм нийгэм энэтхэгт and different religious цогцлон бүрдсэн юм аа. mutual respect like that. Бие биенийгээ харилцан хүндэтгэж байна эдгээр шашингууд нь. Үүнд бол би үнэхээр бишрэн Like мэхийн ёсолд юм аа. Gaza, Syria, Мөн and Бидний- also to some extent Afghanistan in this area. дараачин хөрш болох Сир, Афганистан гих зэрэг улс орнуудын Make distinction. бүс нутагт бол исламын шашинтан адил төстэй исламын шашинтангууд аж төрдөг These are атла сүнит шиитүүд өөр хоорондоо сөргөлцөөр л байдаг. narrow-minded. Гэтэл энэ хүмүүс India, өөр өөрсдийн all дэндүү одоо харгуй and non-believer, we have to live together. So much өөрсдөө би болоод тэд гэсэн яламжтай үзлээсээ болоод би хоорондоо ингэж сөргөлдөд байгаамаа. Тийм учраас энийг л бид нар таягдан хайж бид гэж яламжлагтай хандхаа болчих юм бол тэр их тайвнаар зэрэгцэн орчих зарчимчин is the basis of бодит all амьдрал дээр хэрэгжих юм байгаамаа. sort of message. So without that,
Бүх шашнууд өнөөдөр асрал тайр инэрл нэгүслийн мессежийг бусдад түгээдэг гэж би хэлсэн шүү дээ. Энэ мессежгүйгээр, энэ зарчимгүйгээр өнөөдөр дэлхийн ертөнцийн хүн ард хизээч амар амгаланг олохгүй юм аа. Тиймээс сэтгэлийн тэр асралтай in order to инэрл a happy person, халуун бүлээн community, илчээ бид нар бусдад байнга түгэж явах хэрэгтэй байгаа юм. Ингэсэн цагт л бид нар аз жаргалтай нийгэм, аз жаргалтай нутаг ус, аз жаргалтай гэр бүлээ зохицуулж чадах юм байна. Энэ л бол хүмүүний үндсэн үнэлэмж байх учиртай юм байна. through education. За эдгээр үнцэн, эдгээр хүмүүний үнэлэмжийг бид нар боловсролын тогтолцоогоор байнга тэтгэж, байнга түгэж явах учиртай юм. Баярлалаа дээр хингээгийн тань дараагийн асуулт бол What is at your capacity to change and accept таны things that are таны not? одоо хийж чадах зүйл өөрчилж чадах зүйл болоод өөрчилж чадахгүй зүгээр л хүлээж авах зүйлийг хоорондын ялгааг та юу гэж харж байна вэ? He stated, За энэ тхий нэг face some агуу их багш буддизмын агуу их багш хэлсэн байдаг л да. Хэрэг заа бид нар ямар нэгэн хүндрэлтэй нүүр толох юм бол causes, тэр нөхцөл байдал, хүчин зүйл, учир шалтгаан, улбаг сайтар нягтлж шинжилээ гэж хэлсэн байдаг. За тэгээд шинжилж судалсны үндсэн дээр та юу гэж шийдэх вэ гэхлээр энэ нөхцөл байдлыг даван туулах боломжтой болвол to overcome, then өөртөө ихтэйгээр арга хэмжээ аваа гэж хэлсэн байдаг. А хэрэг тэр нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй бол санаа зовоод хэрэггүй. Өөрийн голдрлолоор нь л so орхичих suffering, гэсэн ийм for example, сургаал suffering байдаг. or something, if there is a way to Тэгэхээр overcome, альва нэгэн одоо зовлон you must зүдгүүр make effort. боллоо гэхэд If there is no way to тэр overcome, зовлон зүдгүүрээс одоо гítэл чадхаар бол хүчин чармаалтай гараг ис чадхаар бол зөвхөн хүлээн зөвшөөрөл гэсэн тийм зарчим байгаа юм да. Thank you, Your Holiness. Next question is, Баярлалаа дээр хингээнтэй. how can we Дараагийн find асуулт бол our inspiration and true purpose in our бид life? яаж 그래서 энэ амьдралдаа урам зоригтой, өөртөө ихтэй амьдрах вэ гэж. as I mentioned earlier, I believe basic human nature Би түрүүн хэлсэндээ is good thing би юунд итгэдэг вэ гэхээр because Хүний we are social animal. үндсэн одоо мөн чанар бол энэ л нэг үсэл юм байна. Бид нийгмийн As soon амьтны as we born, хувьд бол mothers or үүнийг сайдар харах хэрэгтэй. is our Ихэс мэндэлсэн анхны мөчөөс ахуулаад л бидний ээж нар маань бидэнд бүх сэтгэлээ зориулж биднийг with mothers асран хайрладаг шүү дээ. Тэгэхээр бидний амьдралын мөч бол эхийн асрал нэгүслээс тэр мөчөөс л эхэлдэг учиртай. research, scientific sort of view За шинжлэх ухааны is судалгаа хандлагын үндсэн дээр for бол healthy, сэтгэлийн амар амгалан гэдэг бол healthy body. So эрүүл биеийн education их сурвалж юмаа гэж хэлж байгаа. teach people Эрүүл сэтгэлтэй хүн л эрүүл биетэй байх учиртай. have warm-heartedness. Religious belief Тэгэхээр бусдаа ямарваа нэгэн мэдээллийг түгээж тэр хүмүүсийн сэтгэлийн зөв голдрол руу without religion оруулахаас simply та өөрөө тэр асралт хайрыг бусдад мэдрүүлэх учиртай юм аа. Энэ бол шашнаас secular ethics. шашинтай огт хамаагүй юм шүү. Сэтгэлийн галаа бусдаа хуваалцсан гэдэг нь бол шашнаас огт Your ангид. Holiness, Тэр бол шашнаас одоо ангид үзэл юм байна. Баярлалаа. what is the relation Дээр хингээгийн тань between physical and Дараагийн mental асуулт. wellness and how do we obtain бие болоод оюун санааны эрүүл ахуйн одоо тэнцвэрийг яаж хангах вэ гэж. 염도 염부 용해야 그랬죠. Now I have some great scholar about brain. Надад нэг сайхан эрдэмтэн найз байдаг юм аа. Тарих судлалын эрдэмтэн. You see, those brain specialists, you see, can explain.
But at the same time, зарим зүйлийг тэр тарих судлаач эрдэмтэд тайлбарлаж чадаад ах шиг байгаа юм. affect our brain. Гэтэл That's what we call mind or Бидний emotion. тархинд нөлөөлөд байгаа нэг зүйл байгаад байгаа маа. Тэрийг бид нэр сэтгэл хөдлөл буюу Deal оюун санаа or mind. гэж нэрлэдэг байгаа. Тиймээс бид нэр өөрийн оюун санаатаа ямар нэгэн Peace of mind. ажил явуулах хэрэгтэй болж байна да тийм ээ. Тиймээс So сэтгэлийн амар амгалан гэдэг бол юунаас ч чухал юм шүү. no. What emotion which mainly destroyer of our people Тиймээс is ямар сэтгэл хөдлөл нь бидний амар амгаланг much self-centered attitude. өгөө хийгээд байна вэ гэдгийг бол бид нэр сайтар харах хэрэгтэй. Уур хилэн байна уу? Эсвэл амин биеэ хичээсэн тэр хандлага байна уу? Эсвэл айдас хүйц байна уу? Эдгээр Basis of нөхцөл байдал үүсэн нөхцөлд бидний тэр сэтгэлийн амар амгалан алдагдаад байна уу? that, more altruism. Тэрийг сайтар харах хэрэгтэй. Now, Мөн үүний зэрэгцээр бусдын тусын тулд гэсэн based on altruism, ойлголт сэтгэл байдаг юм аа. not Социализмын тогтолцооны power matter. бас тулгуур баган болвол бусдын төлөөх гэсэн сэтгэл хандлага байсан юм. Жинхэнэ социализмын тогтолцооны тулгуур баган нь бусдын сайн сайхны Working class people төлөөх гэсэн and the poor people. нэг ялангуяа ажилчин анги болоод нийгмийн ядуу бүлгийн тусын төлөө, сайн сайхны төлөө гэсэн тийм сэтгэлийн зарчимтэр тулгуурласан байсан. So the well-being of other well-being. Тиймээс бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэл хандлага With that, бодлыг одуулахаас таны өөрийн сэтгэл чин улам бүр амар амгалан болох юм аа. another human being, as a human being, Хаач явсан өөр хүнтэй учирч таарч if I таарахтаа тэр хүнийг миний their religion, ахан дүүс гэж л харах хэрэгтэй байгаа юм. what is it? Хэрэг би чи ямар шашин шүлэгтэй юм, ямар үндэс гарал ухсаатай юм, баян юм уу, ядуу юм уу гэд ингээд бодоод ялгамжтай харьцаад эхлэх юм бол асуудал маш их хүндэрнэ. I met Ингэж битгий бод. Ингэж битгий бод. Ямар ч хүнтэй учирч анх нүүр тулахтаа particularly with the хоёр нүдтэй smiling. нэг амтай I feel very happy. сайхан инээмсэглсэн харцтай I think энэ хүн тийм хүн байх юм бол надад маш их сайхан мэдрэмж төрдөг. Би тэр хүний шашин шүтлэг social status. This үндэс угсааг хизээж боддгоо. Нийгмийн гарал үүсэл, нийгмийн байдлага нь ямар гэдгийг би хизээж анзаардгүй юм. human being is very important. Эн чинь л энэ And then хүн төрлөختний compassion. бүгдийн нэг цул Life as хоорондоо ижил төстэй гэдгийг л хэлээд байгаа юм шүү дээ. as soon as we За яг энэ ижил төстэй гэсэн энэ хандлага by someone. инэрл нэгүсэл асралт хайрын жигүүрээр And then at тэтгээд өгөх юм бол the end of our life, бид нэр өөрсдөө сэтгэлийн амар амгалантай болно. I feel, you also I think should feel, at the time of dying, you surrounded by За тэгээд best of friend, энэ насны төгсгөл ирэхэд showing би ч тэр та бүхэнд ч тэр өөрсдийн хайртай хүмүүсийн хүрээлэлд байхыг хичээн шүү дээ. Тэгээд тэр үед таныг одоо өглөө хүлээж авах үед тэр хүмүүс чинь танд сайхан сэтгэлийн илчээ мэдрүүлэх юм бол та их аз жаргалтай болно. actually friend of your wealth and political reason. And then these are artificial. Гэтэл улс төрийн эрх мэдэл эд баялгаараа So you see, нөхөрлсөн хүмүүс байх юм бол тэр сэтгэлийн илч арай л өөр байх бах та. and then at the time of your dying, some people Таны мөнгөнд чинь илүү татагдсан хүмүүс байх юм бол таныг энэ хорвоог орхих цагт is how to get таныг хүрээлж байгаа from that dying person. No human хүмүүсийн дунд тийм хүн байх юм бол танаас яаж илүү их мөнгийг really need олж авч чадах вэ гэдг л одоо бодлыг агуулгах бах та. passionate Гэтэл бол яг жинхэнэ шин сэтгэлийн хүн чанараар тэтгэгдсэн тийм анд нөхцийн барилгал хамгийн чухал юм да. Баярлалаа дэрхийн гэнтэн. Төвчээр бол амаргүй шүү дээ. Төвчээрийг дадуулахад амаргүй. Тэгэхээр бол тэр төвчээр гэдэг зүйлийг яаж бид нэр
баттайгаар өөртөө татуулж чадах вэ? when things Би өмнө хэлсэн. you see face, some difficult things you see face, we have to analyze. Альва нэгэн хүндрэл бэрхшээлтэй учрах юм бол бид энэ тэргуунд Way to overcome, then тэр нөхцөл байдлаа шинжилж харах хэрэгтэй. effort with full courage. Хэрв тэр хүндрэлийг даван туулж болохоор бол бид нэр Like that, зоригтойгоор хүчин чармаалтаа гарга. our way of life. Тэр даван туулж чадахгүй бол тэр нөхцөл байдлыг зүгээр л хүлээн зөвшөөрч. Ингэснээр ийм л байдлаар нөхцөл байдалтай бодтой хандах учиртай юм байна. We should not sort of remain on the surface, but we must study more. Альва нөхцөл байдлыг бид нэр өнгөцхөн харж дүгнэлт хийлгүүгээр маш нухацтай тэр нөхцөл байдлын илүү их агуулга мөн чанарын илүү их шинжилж дүгнэж өөрсдийн Our brain, very important. өөрсдийн оюун санаа өөрийнхөө одоо тархиар бол бид нэр энэ асуудалд бас дүгнэж Also, you see, equally, дүн шинжилгээ хийж хандах ёстой юм байнамаа. we, in А education, мөн we should тийм учраас бид нэр тархиа ашиглах ёстой. Тархиа ашиглах about ёстой. psychology, about mind. Тиймээс That is бид нэр intuition. сэтгэл судлал гэдэг шинжлэх ухааныг бас сайтар судлах ёстой. Өөрийн And with the fuller knowledge, тарих оюун санааны судалгааг бол бид нэр сайтар тэтгэх ёстой юм байна. Энэ тгийн сайхан уламжлал байгаа шүү дээ. Энэ чиглэлээр судалгаа хийсэн. how to increase За мөн altruism, дарихийн how to одоо control or destructive emotion, like that. Although these тайлбарт ч гэсэн байдаг. Яаж сөрөг сэтэл хөдлөн these are жолоодох уу? simply knowledge about our mind, Тэгэхээр our health. энэ манай судар номуудад бол сайтар заагаад өгсөн байдаг шүү дээ. Бид нэр сэтгэлээ тогтоож эрүүл байлгахаас бидний бие махбод ч гэсэн эрүүлжнэ гэсэн тийм ном сударт олонтой дурдсан байдаг. Баярлалаа Эрхийн гэгэндэн. Сүүлчийн асуулт бол сэтгэлийн энэ COVID-19 цар тахлын үед хүн яаж өөрийн сэтгэлийн амар амгалан хадгалж чадах вэ гэж. 내염들이 기행기까지 먼저 유령 부실 하도 있어 봐. 될 때는 먼저 다시 쌤기 강의만 보시 제거 이 동네 같았죠. As already I mentioned, you see, Би өмнө хэлсэн when some difficult, including illness, come, өвчин зовсон тохиолдлоо гэж бодъё. there's a way to overcome, then make Өвчин зовсон тохиолдоход hard. энийг шийдвэрлэж энэ өвчин зовлон ангааж болох арга зам байна уу гэдгээ сайтар тунгааж нягтал болохоор бол хүчин чармаалтаа гарга, үгүй бол нөхцөл байдалтайгаа эвлэрээл гэж хэлсэн. To utilize human intelligence and Өөрийн оюун санаагаа бид нар байнга оюун санааны боломжоо байнга information. ашиглаж явах ёстой. Ухамсарынхаа тэр болцоог бол байнга ашиглаж явах ёстой. Үүний тулд бид нэр Through mobiles or these things, you see, ухаалаг утас бусад одоо техникийн арга хэрэгслэр бид нэр шаардлагатай мэдээлэл авч дүн шинжилгээ хийх шаардлагатай юм байна л да. Ямар нэгэн одоо асуудал тохиолдлоо гэхэд бол ганцхан сэтгэл зовноод гутраад суулгүйгээр идэвхтэй мэдээллийг эрэлхийл. thoroughly investigate, Бусдаасаа зөвлөгөө ав. Бусдын туршлагаас судал fully utilize, нөхцөл байдлаа сайтар then no way to, тархиараа нягтал. then accept. За тэгээд өөрийн одоо шинжилгээ судалгаан дээр үндэслээд энэ нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй гэх юм бол нөхцөл байдалтайгаа эвлэрч хүлээн зөвшөөр. Source of information is now much thorough. Орчин цагт мэдээллийн маш их олон In ancient times, их сурвалж буй болсон байна шүү дээ. Энэ бол маш их сайн. remote place, something happened, Эрт цагт they simply worry. нэг тосгонд And sometimes асуудал боллоо гэхтэл ямар ч мэдээллийн их сурвалж байхгүй. Тэр хүн зүгээр л санаа зовоол гутраа суугаад байдаг. Заримдаа бурхандаа залбирчих нь, бурхнаасаа тус хүсчих нь. Тэгээд л
идэхгүй судаг байлаа л да. А өнөө цагт бол мэдээлэл маш их олон их сурвалж гарч ирсэн учраас бид нэр тэр мэдээлэл дээрээ үндэслээ тэр мэдээлэл боловсруулаад судлах маш их боломж байна шүү дээ. Баярлалаа. Баярлалаа дээрх гигэнтэй. За сүүлд нь парламентын гишүүн Латвийн одоо төвдөд одоо цустай үзүүлэх бүлгийн гишүүн Ноён Будричс асуулт тавина. Дээрх гигэнтэй баярлалаа. Миний хувьд бол үнэхээр өнөөдөр их бэлэгтэй сайхан өдөр болж байна. Тохиолдож байна. Тэгэхээр энд хуран цугларсан бүх хүмүүсийн нэрийн өмнөөс тандаа өнөөдөр өөрийн энэ сайхан үнэтэй айлдвараа бид нарт хайрлж энэрл нэгүсэл амар амгалан инх тайвны болоод нөхөрлийн тухай сайхан айлдвар хөргөөсөн танд талархлаа илэрхийлж байна. За тэгээд төвдтэй найрамдлын бүлгийн одоо гишүүний хувьд би юу гэж хэлмээр байна гэхээр төвд ахын дүүс анд нөхөд та нар маань Латвид бас өөрийн гэсэн бас ахын дүүстэй юм шүү гэдгийг бол би дахин нотлон тэмдэглэмээр байна. Тэгээд хэдэн жилийн өмнө бас болсон үйл явдал дээр одоо дөрөөлөд хэлэхэд хувь хүний одоо суур эрх чөлөө болоод улс төрийн одоо эрх чөлөөний тухайд бол бид нар бас нэлээд одоо хамтын ажиллагааг өрнүүлэх учиртай байгаа. За төвдийн хувьд бол яг жинхэнэ утгаараа бол автономт статусаа бас эдлэх ёстой гэж бодож байгаа. Бидний хувьд өнөөдөр бол Латвид бид нэр шийдэмгийн одоо өөрсдийнхөө дуу хоолойг хөргүүлж төвдийн одоо тусгаар дотнол инх тайвны тухайд бол бид бүхэн та бүхэнтэй бол хамт байгаа. Тэгээд дээрхийн гигантэн та өөрийн одоо үнэтэй айлдвараараа бид бүхэндээ бас ухаан хайрлаж энэ дэлхийн ертөнцийг аж түрхэд илүү таатай орчин болгохын тухайд бидэнтэй хамтарч байгаа талархлаа илэрхийлье. Нэг өдөр заавал бидний энэ анд нөхдийн барилга улам бүр бэхжиж төвд эрх чөлөөтэй төвд орон болно гэдэг өдөр ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Баярлалаа дээрхийн гигантэн танд. Баярлалаа. Та төвдийн талаарх ийм сэтгэл гаргаж байгаа явдал үнэхээр надад их миний сэтгэлийг хөдлөгч байна. Улс төрийн тухайд гэх юм бол 10 жилийн тэртээс миний би улс төрийн албан тушаалаа бүр мөсөн шилжүүлэн өгсөн юм. Төвдийн тухайд миний хүлээх гол үүрэг бол төвдийн соёл уламжлалыг хамгаалж хадгалах үүргийг л хүлээж байна. Нэг ялангуяа буддизмын Бурхны шашны соёлыг хадгалж хамгаалж үлдэхийн тухайд л би хүчин чармаалтаа гаргах ёстой. За энэ уламжлал бол энэ өв уламжлал 6-аас 7 дугаар зууны үед төвдийн эзэн хаан Хятадын эзэн хаантай нэгт андын нөхөрлөлтэй байсан учраас Хятадын одоо гүнжтэй гэрэлсэн байдаг юм аа. Заримдаа би хошхондог нь л да. Хошхондог. 7 дугаар зууны үед төвдийн эзэн хаан Хятад гүнжтэй гэрлээд гэрэлсний гол учир шалтгаан нь бол Хятад одоо хоолн дуртай байсных болов гэж би хошхондог. Хятадын одоо бичиг үсэгт тэр хаан суралцж чадахгүй байсан учраас тэр хаан маань төвдийн хаан маань өөрийн бичиг үсгийг зохиох шийдвэр гаргасан юм аа. За тэгээд төвдийн тэр бичиг үсгийг эндхийн
өн эртний одоо бичиг үсгээс very independent mind. So he үндэс developed сулгаж our own language суур болгож авсан байдаг. with script. Тэгээд тэр хаан маань Then 8th century, төвд хэлийг Tibetan төвд бичиг үсгтэй see, зохиосон юм байгаа юм. Chinese Buddhism, and then Тэгээд үүний дараагаар Buddhist tradition, and he found Хятадын буддизм болоод төрөл бүрийн одоо буддизмын уламжлалыг судалж үзснийхаа дараагаар тэр хаан нь Наландын уламжлалыг top хамгийн шилдэг гэж scholar, Chandra Rakshita, үзсний улмаас great logician, Шантаракшида гэдэг great philosopher. агуу He invited, гүн ухаантан he introduced эрдэмтэн мэрэгнийг Buddhism into урьж залж ураад he mentioned, since you have your own language, улмаар your own script, so now тэр бичиг үсэг өөрийн хэлээ Sanskrit or зохиосон байгаамаа. now should translate Тэгээд тэр хаан юу гэж хэлсэн бэ гэхлээр these great бид Buddhist нэгэнт өөрсдийн teaching үндэсний хэл, үндэсний одоо бичиг үсгтэй болсон юм чинь and бид өн эртний одоо санскрит пали судруудыг ашиглахгүйгээр translate тэр уламжлалт пали санскрит судруудыг his guide. төвд хэлнээ хөрвүүлэх ёстой юм а гэж хэлсэн байдаг. We all За тэгээд энэ зөвлөмжийг 100 volumes хүлээж аваад of тэр ажлыг эхлүүлсэн байгаамаа. За энэ цагаас хойш бид Бурхан багшийн өөрийн ном сургаалыг төвд хэлнээ хөрвүүлж 100 гаруй ботой from судрыг Nalanda, судар номыг гаргасан байгаамаа. Nagarjuna, За тэгээд мөн улмаар 200 гаруй бот номыг Нагаржуна, Арья сангаа гэх энтхийн агуу эрдэмтэн мэрэгдийн бүтээлийг бид нар төвд хэлнээ хөрвүүлсэн байдаг юм а. Шантаракшида өөрөө бол маш их учир шалтгааны үүднээс асуудал ханддаг агуу эрдэмтэн мэрэгэн хүн байсан шүү дээ. Тэр хүн бол маш их чухал одоо учир шалтгааны судрыг тойрвсан байгаамаа. not much pay Хятадын attention to logic. буддизмын So судар номонд логик буюу учир шалтгааны үндсэнд төдийлөн анхаардаггүй байсан. Дигнак, the Dharmakirti nowadays, they are sort of logical text Дармакирти in Tibetan. гих зэрэг логик буюу учир шалтгааны тэр судрууд нь бүгдээрээ төвд хэлнээ бэлхнээ гараад ирсэн байдаг. Learned the Би logical approach. баг балчир наснасаа ахуулаад We always альва юмд учир шалтгааны үүднээс хандах debate. тэр хандлагыг өөртөө төлөвшүүлж ирсэн юм а. Миний хувьд бол байнга мэтгэлцэж Debate is альва асуудлыг we start тунгааж some topic мэтгэлцээний зарчмаар is want to асуудлын чиндад хүрэхийг wrong answer. зорддог болсон юм байгаа. Then we feel very happy to debate. Мэтгэлцэж яхад нөгөө мэтгэлцэж байгаа хүн маань буруу хариулт өгөх юм бол бид нар улам бүр бидний мэтгэлцэх урам зориг бадардаг байсан. Then you have no opportunity Хэрв to асуулт debate хариулт нь like that. зөв байх юм бол үндсэндээ тэр мэтгэлцээнээ үргэлжлүүлэх одоо учиргүй болсон шүү дээ үргэлжлүүлэх. Among the Buddhist country, Тэгэхээр өнөөгийн дэлхийн ертөнц бол нэг ялангуяа бурхны шашинтай орнуудын хувьд based, бидний much мэдлэг based on logical approach. So our knowledge, бидний most profound мэдлэг бол учир шалтгааны тэр зарчим дээр суурилдаг юм а. is Энэ бол бидний одоо буддизмын уламжлалтай нэгт холбоотой юм. value. It is a value of humanity. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо төвдийн These мэдлэгийн үнц нь баялаг биш. Энэ бол хүн төрлөختний баялаг байх, өв баялаг байх учиртай юм а. and for study these things, Tibetan language is best. language. Тэгэхээр эдгээр эрдэмт суралцахад төвд хэлийг The Pali сурвал зах хэвээр. Яагаад гэвэл төвд хэлээр зарим утга бол маш төгс төлдөр бууж ирдэг. teaching. So usually you Пали хэлээр бол бурхан багшны everything сургаалыг л says илүүтэй Buddha бичсэн, тойрвсан байдаг. that's a Pali tradition. Бурхан багшийн хэлсэн болгоныг Nalanda дугуй хүлээн зөвшөөрөх нь бол пали уламжлалын зарчим. Харин Наландын зарчим бол бурхан багшийн өөрийн сургаалыг ч хэлсэн бид нар яагаад бурхан багш ингэж хэлсэн юм бэ гэж нэгтлэн шалгадаг. find some Ийм зарчмыг тунхагладаг юм шүү дээ. we Тэгээд нэгтлэн шалгасны үндсэн дээр бурхан багшийн хэлсэн зүйл ямарваа нэгэн зохицгүй
зүйл гарч ирэх юм бол бид нэр бурхан багшийн тэр сургаалыг ч гэсэн өгөөсгөж болно гэсэн утга агуулгатай юм байна. Тийм учраас худагт нагарч унаа гэх зэрэг налаандын эрдэмтэн мэрэгд бол альва нэгэн асуудлад эргэлзээд эхлэх юм бол тэрийг нягтлж шалгалсны үндсэн дээр нотолдог байсан юм а. Logical approach. So that Альва юмд учир шалтгааны үүднээс хандах нь маш чухал юм шүү. logical approach is something very important. Тиймээс учир шалтгааны улмаас хандах тэр зарчим бол энэ тэргүүндээ. Sometimes I jokingly telling some my Buddhist Би заримдаа хошгондголтой Thailand from Таиланд гих зэрэг орнуудын мөн одоо Мьянмар зэрэг орны each other. So I have буйны садангуудтайгаа би бинийгаа сайн мэддэг учраас би хошгондгийн юм байгаа. monk from Pali tradition. Тэр Пали уламжлалын одоо лам нартаа бол би маш их хүндэтгдэг. Buddhist monk. Buddhist, Юу гэж хошгондог вэ гэхээр та бурхны шашинтан лам шүү дээ. but you Бурхан багшийн шав. use Тэр logical бас сайн хэрэг. А гэтэл та бүхэн учир шалтгааны say, or Buddha said that, Buddha said that. зарчмыг баримталдаггүй шүү дээ. Nalendra, Та бүхэн дандаа л бурхан багш тэгж айлцсан, ингэж айлцсан гэж so хэлдэг. you see, you А гэтэл налаандын уламжлал бол учир шалтгааны if something үндсэн дээр болоо суурилдаг. Тийм учраас та бүхэн шүдгүү амьтантай адилхан юм байгаа. Ямар нэгэн хатуу хоол хүнс та бүхний аманд орох юм бол тэр хоол хүнсийг шүдээрээ зажилж идэж чадахгүй шүү дээ гэж би хэлдэг юм байгаа. Тийм харин учир шалтгааны тэр хандлагыг биднэрт өөрсдийн одоо гол арга хэрэгсэл болсон нөхцөлд бол ямар ч хоол хүнсийг бид нэр зажилж боловсруулж чадсан шүү дээ. Шүдгүү хүн чинь зүгээр л тэр хоолыг ам дотроо бултгнуулаад ахаас зажилж залгиж чадахгүйтэй л нэгэн адил. Тиймээс you see, we very much emphasis төвдийн уламжлал нэг ялангуяа өн эрдний төвдийн эрдэмтэн мэрэгд бол юунд илүү их анхаардаг байсан бэ гэхлээр учир шалтгааны this country үндэслэл бүхий хандлагад их ач холбогдол өгдөг байсан. logical approach. Бурхны шашинтай орнуудын дунд төвдийн буддизм төвд илүү их одоо нухацтай учир шалтгааны үндслийг эрхэмлдэг юм уу гэж би хардаг. To preserve. Энэ уламжлалаа бид нэр маш сайтар сахиж хадгалж хамгаалах учиртай юм шүү. For that, as I mentioned earlier, Tibetan language is the best language to explain these things. Үүний зэрэгцээгээр төвд хэл бол эдгээр сайхан судар номыг тайлбарлах хамгийн оновчтой төгс төгөлдөр хэл юм аа. Knowledge, except Тиймээс миний бас нэг үүрэг бол төвдийн соёлын өв уламжлал болсон төвд хэл, төвдийн учир шалтгааны regarding Tibet is ecology. үндсэн дээр альва асуудалд хандах тэр хандлагыг хөхүүлэнт итгэх. Мөн 3 дугаарт нь төвдийн одоо экологийн тэнцвэрийг хангах чиглэлээр би үүрэг хүлээсэн байдаг. Төвдийн цэнгэг усны одоо гол мөрнүүд бол Ultimately come from Tibet. So энэтхэг болоод тухайн бүс нутгийн бүх том гол мөрнүүд төвдөөс ихэ авдаг шүү дээ. commitment. Иймээс төвдийн экологийн тэнцвэртэй байдал бүс нутгийн хувьд бол амин чухал юм байгаа. Энэ чиглэлээр би Without much томоохон үүрэг авсан байгаа. Хятадын компаниуд байгалийн баялагыг хэд их олборлож экологийн тэнцвэртэй байдалд маш их хор хөнөөл учруулж байгаад би их шүмжлэлтэй ханддаг хүн юм байгаа. Zorongchen. He Хятадын also give order өмнөх ерөнхий сайд Tibetan area, байсан хүн or forest area, should stop cutting forest. So we should улс төвдийн одоо бүс нутагт мод тайрч мод бэлтгэх ажлыг зогсоох preservation of тийм Tibetan ecology. ухаалаг бас These are my удирдамж өгч исэн. Энэ үүнд бол би талархалтай ханддаг. За миний political энэ бол их томоохон үүрэг юм байгаа. Экологийн тэнцвэртэй байдлын тухайд. За улс төрийн асуудлын тухайд бол бид бол тусгаар тогтнолыг бол Ikadure, тулган шаардаагүй. Kawanere. Ka 1974. 1974, we decided we willing remain 74 оноос хойш China. бид юу гэж шийдсэн бэ гэхлээр
Бид бүгд найрамдах Хятад ард улсын бүрэлдэхүүнд үлднэ гэсэн шийдвэрээ гаргасан байгаа. So they can provide us more Хятад money. орн бол маш их Now already in China, шинэлэг баян орн шүү дээ. Тэгэхээр Хятад улс биднэрт бол санхүүгийн Buddhist, they already there. тэтгэлэг дэмжлэг одоо So we үзүүлж can байгаа. help them. Хятадд So 7 сая money, бурхны шашинтан them хүн ам аж төрж байна. Хятадууд төвдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. А бид нар хариуд нь бурхны шашны ном сургуулаа тэдний дунд түгэнэ гэсэн media, like I said, the хандлага байгаа. books for Buddhist science, like that. So Chinese translation, Хятадд өнөөдөр зарим нэгэн бурхны шашны одоо сэтгүүл university, хэвлэл you see, ном судар гарч байгаа. Хятадын зарим ихтэй сургуулиудад you see these books. Then some of these professors, тэр буддизмын талаарх тэр ном судрыг судлах тийм боломжтой болсон. Тэгээд Хятадын зарим их сургуулийн одоо эрдэмтэн шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд бол бурхны шашин буддизм бол маш их шинжлэх ухааны шашин юм а гэдгийг бол хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байгаа. and За олон одоо as I mentioned earlier, Хятадын шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд бол энэ зарчмыг баримталдаг. uh, Хятадд аж төрдөг бурхны шашинтан иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэгэхээр аль аль нь харилцан ашигтай юм байгаа. Бидний хувьд бол эдийн засгийн хувьд бол ашигтай. Тэдний хувьд бол so бурхны шашны дээдийн номд cited, сурах, we remain суралцах бас тийм аж тустай юм байгаа. Republic of China. Meanwhile, you see, I already Тэгэхээр бид бол бүгд найрамдах Хятад ард улсын autonomy. бүрэлдэхүүнд Oh, байна. they just sometimes you see some Тийм учраас биднэрт утга учиртай автоном статус хэрэгтэй юм байгаа. you see, try to eliminate Тэгэхээр Tibetan харалган бодолтой Хятадын одоо зарим нэгэн улс төрчдийн хувьд бол төвд хэлийг ч гэсэн одоо устгах тийм оролдлого хийж байгаа нь Tibetan утгагүй in Tibetan ухамсаргүй үйлдэл гэж би боддог. benefit for humanity. Төвдийн эрдэм мэдлэг, төвдийн хэл соёл бол нийт дэлхийн ертөнцийн хүн төрлөختөнд Chinese Buddhist аж тусаа үзүүлэх учиртай юм байгаа. changing. Заавал одоо бурхны шашинтай орнуудын тухайд ч гэхгүй нэг ялангуяа Хятадын одоо буддистуудын хувьд бол төвдийн хэл соёл Authoritarian. бурхны шашны уламжлал бол маш их ач холбогдолтой юм байна. Зарим Gradually, Хятадын эрх мэдээлтнүүд бол маш их захиргаалтын одоо тогтолцоонд уягдаад баригдсан байсан. Одоо нөхцөл байдал нь тавигдаж арай нааштай өөрчлөгдөж байна уу гэж би харж байгаа. system. Заримдаа би юу гэдэг вэ гэхлээр Хятадын коммунист авторитар Will захиргаалтын authoritarian тогтолцоо system will go. тогтолцоо нь удахгүй үеэ өнгөрөнө гэж төвдчүүд бид нар хэлдэг л дээ. Regarding Tibet, I Тиймээс have full sort of hope. төвдийн тухайд бол надад бол маш их бат итгэл байдаг. And Төвдийн Buddhist knowledge, өв соёлын талаар and with that бурхны шашны language мэдлэг and Tibetan чадварын тухайд these are төвдийн my commitment. хэл соёл, төвдийн экологийн тухайд бол би өөрийн тодорхой үүргээ хүлээсэн нэг юм аа. Lot of Latvian friend really showing interest is these things. Манай Латвийн олон анд нөхөд бол эдгээр асуудалд өөрийн бас анхаарлаа хандуулж байгаа явдалд гүн талархлаа илэрхийлье. Баярлалаа. Баяртай. Дээрхийн гигантэн цаг зав гаргаж бидэнтэй уулзсанд гүн талархлаа илэрхийлье. Энд хэлэц зүйлэгт оролцсон хүн болгондоо талархлаа илэрхийлье. Дарам салаадах дээрхийн гигэний офистын техникийн дэмжлэг үзүүлсэн талархлаа илэрхийлье. За дутхгүй бид нүүр нүрэ харалцаад уулзах болно гэдэгт сайхан бэлэгтэй ирүүлэг дэвшүүлье. Баярлалаа. Баяртай.